Ер нь эрхчлөө гэдэг бол ерөөсө хүний онцлог бол эрхчлөө л дөө. Бид нар амтнаас ялгаатай нь бол эрхчлөөтэй болох хэвээр. Тэгээ эрхчлөө гэдэг бид нар төрөхөд боломж нь өгөгдөж тэрийг амьдралын явцад хүн эрхчлөөг амьдралдаа хэрэглээд хэрэгжүүлээд үн цэнийг мэдрээд явах хэвээр. Бас эрхчлөө гэдэг зүгээр нэг үг биш шүү. Энэ бол эрхэм үг, эрхэм үгтэй хүний үнэт зүйл. Тийм. Одоо орчин үед бид нар үнэт зүйл ярьж шүү дээ. Тэгвэл эрхчлөө бол одоо үнэт зүйлийн хамгийн дээр бичигдэх хэвээр. Төрийн дээгүүр албанд улс орны маш их хариуцлагатай ажил хийх хэвээр. Өндөр мэдлэг авяас чадварт шаардсан тийм албанд дундаж хүмүүс очиж байгаа. Ийм хүмүүс чинь очихоор нөгөө улс орныг авч явах хэвээр. Тэр их хариуцлагатай өндөр мэдлэг авяас чадвар шаардсан тэр албан тушаал дээр чинь очиод ажил явуулдаг. Одоо хүний мэдлэгтэй хүний үннийг ярих гэсэн хүн зөвийн төлөө явж байгаа хүмүүсийн тэгшэрхийг болгодог. Төр гэдэг бол төр тэнцүү шударга гэсэн байна. Төр юуны төлөө ажиллах хэвээр шударгасны төлөө. Хууль тэнцүү, хууль зүйн хууль эрх бол тэнцүү шударга гэсэн байна. Хуулийн байгууллага бол шударгасыг л хэрэгжүүлнэ шүү дээ. За өмгөөлөгч хүн бол бас шударгасны төлөө. За тэгэл одоо сэтгүүлч байна. Сэтгүүлчд бол одоо шударгасны төлөө ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэднээс одоо шударгасыг хэрэгжүүлэхгүй бол одоо сэтгүүлч гэдэг юм хөө.